Манай компани 1998 оноос эхлээд одоо цүнх шижигдлийн чиглэлээр үйл ажиллагаа тасралтгүй ингээд 19 жилдээ үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани байгаа. Тэгээ манай компани нэрийн барааны дэлгүүр болохоор Vistavki 2 давхуртаар тэгээд Монгол үйлдвэрлэлийн худалдааны төвийн 1 давхурт, PC Mot худалдааны 6 давхурт өөрийн нэрийн барааны дэлгүүртээ үйлдвэрийнхаа үнээр одоо бүтээгдэхүүнээ борлуулж байгаа. Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үн ер нь хэдээс хэд яваа? Ерөнхийдөө манайх бол одоо Монголын зах зээл дээр хамгийн хямд үнээр л гаргахыг ерөнхийдөө ирмэлцдэг. Гэхдээ ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниудаас ерөнхийдөө харьцангуй хямд үнэтэй. Тэгээд бүтээгдэхүүнээ яг нэг ширхгийг ч яг үйлдвэрийнхаа үнээр худалдаалдгаараа давуу талтай байгаа. Үйлдвэрийнхаа үнээр манайх ингээд бүтээгдэхүүнээ бүгдийг пэйж хуудсан дээрээ тавьчихсан. Тэгэхэд одоо энэ дээр нэмээд зарах ямар ч боломжгүй байхгүй. Одоо танад одоо ингээд ерөөсөө брошюраа бариад имэйл хаягийг ингээд барьцсан одоо энд гарч явсан танад дээр тэд гэжсэн одоо энэ дээр юм байна гэд. Тэгээд тэрнээс ямар ч нэмэх бол ямар ч боломж байхгүй.